За. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За өнөөдрийн Social Media Thursday ийм маань 25 дахь дугаар тий. За өнөөдөр хоёлаа ямар сэдвээр ярих гэж байгаа лээ? За, персона гаргалт те. За, персонагаа хэрхэн тодорхойлох вэ? Персона яагаад хэрэгтэй юм? Яг юу юм бэ те? Яг бизнесийн үйл ажиллагаанд персона байх нь ямар ач холбогдолтой талаар ярилцахаар ирсэн тий. За, яг персона заавал хэрэгтэй. Одоо ялангуяа одоо бид бол өдөр тутамдаа бидний яг өдөр тутмын ажлыг хөтөлж яваад байгаа гол зүйл нь персона, нэгт персона, хоёрт худалдаа авалтын зам л гэж хоёр зүйл байгаа тий. Хоёулаа энэ лайваараа болохоор ерөнхийдөө персоного ярина. Персона яагаад хэрэгтэй юм, персона гаргахад яах юм гэдэг талаар ярилцсан. Нэрх лайваар бол худалдаа авалтын замын талаар ярилцахаар байгаа тий. За тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань хэрэг комент хийрээ тий, лайв гэж комент хийрээ. Лайвгээ комент чих юм бол бид хоёр бэлдсэн e-book очих байгаа. Тэгээ яг энэ персонагийн талаар нэлээд их эрэнгүү ашиглахад бэлэн бас файлыг бид хоёр хавсгацсан байгаа. Тэгэхээр та бүхэн өөрсдөө яг тэрэн дээр одоо нэмээд нөхөж бичээд өөрийнхөө байгууллагын персонагаас гарах боломжтой байгаа шүү. Тэгэхээр лайв гэдэг комент чирээ хүмүүсээ. За персона хоёлоо яг персона бол юу л да одоо хинтээ ярьж ийн гэдгээ мэдэх гол чухал хэрэгсэл болчиход байгаа юм тий. Хинтээ ярьж ийн гэдгээ мэдэхгүй болохоор хэцүү. Одоо жишээлбэл нэг таамгаар би нэг хүнтэй л ярина да гэхээр хэцүү штэ тий. Жишээлбэл одоо би магадгүй анартай ярьж ийн гэж бодох юм бол анарт зориулсан үг хэллэг ашиглаад анарын мэддэг сэдвээр ярьж магадгүй тий. Хэрвээ би анарт ярьж ийн гэдгээ мэдэхгүйгээр зүгээр шүү таамгаар ярих юм бол одоо анарын мэдгүй шал мэдхгүй сэдвэр нөгөөх ч ингээ яриад байвал хэцүү шттэ тийм ойлгодгүй талаар ярих юм бол бас тэр хүмүүс сонирхолгүй санагдана. Тоохгүй өнгөрөх те. Чи хэрэгтэй байсан ч гэсэндээ тэр зүйл хэрэггүй юм шиг өнгөрөх. Тийм магадлал маш өндөр байдаг. Персоного ерөнхийдөө гаргаснаар зорилттой хэрэглэгчтэй бүр яг ингээд хурж очих боломж гэж бид нэр ерөнхийдөө харах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр ер нь бол персоно гаргах бол бүр шаардлагатай юм уу угаасаа нэг шаардлагатай. За тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань лайв гэж комент хийрээ. За, лайв гэж комент өчвөл таны мессенжер чатаар биднээ бэлдсэн e-book маань татаж авах боломжтойгоор очих байгаа. За, уг e-book маань маш дэлгэрэнгүй болон дараа хэрэглэх загвар файлтай очиж байгаа учраас татаж аваарай. За тэгээд энэ e-book дотор маань QR код байгаа. QR кодыг уншвал магц танд хэрэгтэй өмнөх лайвуудад бэлдсэн e-book-ууд маань бас татаж авах боломжтойгоор харагдах байгаа. Персона ярихад нөгөө нэг төлөвлөгөө бас заавал ярих хэрэгтэй болж. Ер нь персона маань төлөвлөгөөний маань арга яс шүү дээ тий. Тэгэхээр одоо төлөвлөгөөний бас яг энэ сошиал медиа орчинд ажиллах төлөвлөгөөний бэлэн загвар байгаа тий. 2019 оны энэ жилийн бүх одоо тэмдэглэлт өдрөдрийг тэмдэглээд тавьсан. Он сар бүх юмар нь ангилсан тийм файл байгаа шүү. Тэгэхээр e-book-ыг татчих аваад хэдүүлээ дотор QR кодын зааврын дагуу уншуулад яваарэ. За тэгэхээр одоо юу яа? Хоёул яг персоногийнхаа тухай ярилцъя. Өнөөдөр яг бит хоёр болохоор лайва арай сонирхолтой ойлгох үүднээс өмнө дандаа нөгөө онл ярьдаг байсан тийм хоёлаа. Ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэдэг онл ярьдаг байсан бол энэ удаа илүү практикал байх үүднээс яг бодит одоо хэрэглээнээр тулгуурлаад. Яг одоо энэ сэдвийн дагуу өөртөөхөө одоо Not House Creative персонаг ямар нэг төрлийн персонаг хойлоо. Гарах байгаа. Ерөнхийдөө байгууллагууд маань нэг персонаг гаргах одоо хангалтгүй гэж үздэг байгаа. Жишээлбэл одоо анар битээр хоёулаа эмэгтэй хүмүүстэй бит хоёрын ерөнхийдөө худалдаа авах юм бол адилхан байж магадгүй нүрний бодог байдаг ч юм уу тий. Эсвэл өмссөн хувцас байдаг ч юм уу тий. Эмэгтэй хувцас хоёулаа сонирхох нь шүү дээ. Гэхдээ анар битээр хоёулаа жоохон өөр стилтэй. Тэгээ болохоор тэр байгууллагын хэрэглэгч мөн үү гэвэл мөн гэхдээ стилийн хувьд жоохон өөр болохоор арай өөрөөр юм гаргаж олно тий. Одоо жишээлбэл худалдаа авалт одоо нүрний бодог гэж сая ярьсан шүү дээ. Тэгэхээр хоёрын хэрэгэлдэг нүрний бодогны брэнд нь өөр тий. Өөр чиглэлийг хэрэгэлдэг. Жишээлбэл уруулын бодог нь өөр ч юм уу тий. Би бол мат бодог сонирхдаг байхад анар магадгүй бүтэн мат бодог сонирхдаггүй байж магадлан тий. Тэгэхээр яг ийм хоёулаа хэрэглэгч мөн үү мөн гэхдээ анараас жоохон ялгаатай номин гэдэг хэрэглэгч байгаа. Номингоос жоохон ялгаатай анар гэдэг хэрэглэгч байгаа. Анар номин хоёроос ялгаатай ням гэдэг хэрэглэгч байгаа гэдгийг бодох хэрэгтэй болж эхэлж байгаа нь тий. За манай эхний персона болохоор ерөнхийдөө манай байгууллагын хувьд андраа ямар хүмүүс манай ер нь гол
хэрэглэгчтэй үйлчлүүлэгч харилцагч болох магадaltaй байдаг лээ. За, манай байгууллагын хувьд бол ерөнхийдөө ихэнхдээ дийлэнх хувь нь менежерүүд байдаг. Менежерүүд болохоор яг үйл ажиллагаанд оролцдог те тухайн одоо маркетингийн зөвлөгөө үйлчилгээг ойлгодог хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн ард нь бол бас чухал шийдвэрээ гаргадаг хүмүүс одоо байгууллагын удирдлагын захирлууд байдаг. За, үзэж байгаа хүмүүс маань лайв гэж комент хийжээрэй. Тэр хооронд би газ цонхоо агаатхыг жоохон чимээ орж ирээд байна. За, үзэж байгаа хүмүүс маань лайвын мандаар лайв гэж комент хийжээрэй. За, комент бичвэл мессенжер чатаар маань бид хоёрын бэлдсэн e-book маань очих байгаа. За, e-book дотор QR кодыг уншуулбал дотор нь өмнө бэлдсэн e-book-ууд тий. Тэгээд 2019 оны календарчлсан төлөвлөгөөний файл, загвар файл байгаа. Мөн персона гаргахад хэрэгтэй файл бас авсарсан байгаа. Тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань лайв гэж комент хийрээ. За, тэгээд гол асуудал болно. Пин комментэд яг энэ персонагийн талаар бичсэн нийтлэлээс байгаа. Тийм. Нийтлэлээ бас уншвал илүү ойлгомжтой, илүү яг нөгөө нэг практикал байдалтай хослон нийтлэл байгаа. Тэгээд манай e-book-ын дотор байгаа бас нэг авааштай зүйл нь яг персона гаргахад одоо шууд нөхөд бичих боломжтой темплейт байгаа. Тэгэхээр та бүхэн энэ лайвыг үзсний дараа бид хоёртай хамт персоноо гаргасныхаа дараа дахиад өөрсдийнхөө персоног нөгөө нэг байгууллага дээр нэг хүүсний 3-5 гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дараагийн 2-4 персоноо бас гаргах боломжтой гэсэн үг тийм. За, энэ удаагийн жишээгээр болохоор бид хоёр нэг харилцагчаа авсан тийм менежер хүн байгаа. Үйл хөдлөлийн салбарт хөрөнгө зурчлалын ажилладаг. Манай нарын хариуцсан компани менежер залуу байгаа тий. За яг хөө персона дээр хит үзүүлэлт байгаа юм. Ерөнхийдөө 6 үзүүлэлт гэж ойлгож байна. Энэ 6 үзүүлэлт яг 6 гэж хэлж байгаа ч гэсэндээ яг энэ 6-ыг л гаргачих юм бол болно гэсэн үг биш. Ер нь энэ 6-ыг гаргах зайлшгүй хэрэгтэй. Хэрэгтэйгийн хажуугаар байгууллагынхаа онцлогоос шалтгаалаад юмнууд нэмэж бас болно. Гэхдээ ер нь бол энэ 6 заавал байх хэрэгтэй. Нэгтгэн нь бол персонагийн нэр гэж байгаа. Тэгээд бид хоёр болохоор одоо манай харилцагчийг хин гэдэг үлээ? Оги гэж нэрсэн байгаа. Бүтнээр хэлээд яг уу? Тий, Оги. За, менежер Оги. Тэ үйл хөдлөх хөрөнгө зурчлалын компани менежер Оги. За, Оги маань хоёулаа одоо үзүүлэлт материалаа гаргая. За, банераа аваад. За, хүмүүсээ бид хоёр одоо. За, энэ манай персона байна. Манай менежер Оги. Та бүхэн харж байна те. За, энэ залуу байгаа. За, Огиг персона гаргахтаа нөгөө 6 үзүүлэлт гэсэн. Эхлээд болохоор нэр гэж байгаа. Нэр маань хинч гэж болно. Анар, номин, Оги, Доги, тэ, Аги хинч гэж болно. Тэгээд дараачих нь болохоор ерөнхийдөө ажил байдлын тодорхойлолт гэдэг юм гаргах хэрэгтэй. Ажил байдлын тодорхойлолт бол одоо Огигийн хувьд болохоор ажилдаг салбар нь үйл хөдлөх хөрөнгө зурчлалын салбарт ажилдаг. Албан тушаалын хувьд менежер энэ хоёр бол заавал байх ёстой. Дээрээс нь байгууллагын хэмжээ байх ёстой байгаа тийм. Огигийн хувьд болохоор 50-аас дээш ажилтнтай байгууллагт ерөнхийдөө ажилдаг тий. Тэгэхээр яг яагаад бас энийг гаргаад байна гэдэг байгаа. Тэг яг нөгөө хинтээ ярих гэж ийнэ гэдгээ бид нар мэдээ дараа нь үе шаттай контент хүргэхэд хэрэгтэй байгаа. Тэгэхээр үйл хөдлөлийн салбарт ажилдимээр гэдэг ихний мессежийг бүгдээрээ авлаа тий. За дараагийн зүйл хүн ам зүйцэлт байгаа. Хүн ам зүйцэлт байгаа. За хүн ам зүйцэлтийг ярихаасаа өмнө хоёлоо нөгөөтгөө ярив. За лайв мандаар лайв гэж комент хийжээрэй. За мессенжерээр бит хоёрын биелсэн e-book маань очих байгаа. Маш дэлгэрэнгүй e-book байгаа. За уг e-book дотор маань QR код байгаа. QR кодыг уншуулаад өмнө бэлдсэн танд хэрэгтэй сувгуудын талаар бэлдсэн e-book-ууд маань татаж авах боломжтой очих байгаа. За мөн 2019 оны төлөвлөгөөний загвар файл байгаа. Энэ болохоор тэмдэглэлт өдрөөл, амралтын өдрүүд гэх мэт өдрүүдийг тэмдэглэсэн. Мөн персона хэрхэн гаргах талаар одоо зөвхөн бүглэхэд л боломжтой тийм загвар файлыг бас бэлдсэн байгаа. За тэгэхээр дараачих нь хүн ам зүйцүүлэлт. Хүн ам зүйцүүлэлт гэдэг маань бас нөгөө хүнтэй илүү холбоотой байгаа. Яг манай бүтээгдэхүүн үйлчилгээ бидний санал болгож байгаа офертой холбоотой гэхээс илүү хүнтэй холбоотой. За хүн ам зүйцүүлэлтэнд бол эхлээд нас гэж байгаа. За Оги бол хэдэн настай лээ? Яг тэдэн настай гэж бол мэдгүй. Гэхдээ ер нь манай персонагийн хувьд бол яг 32-37 насны хооронд яг эрэгтэй хүн.
ерөнхийдөө одоо нөгөө менежерүүд очиод дарагдаа энэ компанитай бид нэр дийл хийвэл харилцаа үүсгэл ямар вэ гэдэг ингээд яриад байна гэж аа тий. Ер нь түгээмэл байгаагаа харахад нэг 32-оос 37 насны эрэгтэйчүүд менежерүүд байгаад байгаа тий. Ааха. За энэ болохоор гэхдээ шийдвэр гаргах төвшний одоо дээд төвшний менежерүүд гэсэн үг тий. Ерөнхийдөө тим менежерүүд байгаа. Удирдах төвшөнд байгаа. За тэгээд хүүс бол эрэхтэй. Одоо энэ одоо дийлэнх нь эрэхтэй байдаг. Эрэхтэй хүмүүс маш их холбогддог. За цалингийн хувьд гэх юм бол цалинг яагаад ярьж байна гэхээр нөгөө одоо жишээлбэл хүн ер нь нөгөө худалдаа авалт хийх шийдвэр гаргахад бас орлогын хэмжээ бас чухал тий. Ямар ч салбарт ер нь чухал. Тэгэхээр яг орлогын 50% нь нэг юм худалдаа авалтад нөлөөлдөг шүү дээ тий. Тэгэхээр цалин болон одоо тухайн байгууллагын бас нэг орлого гэж юм байгаа шүү дээ. Манай одоо өөр бас нэг байгууллага тэр болохоор захирлын персонал бид нар гаргаж ирсэн. Захирлын персонал гаргахад болохоор яг тухайн байгууллагын өөрийнх нь орлогын хэмжээг тодорхойлчихж байгаа тийм ийм орлоготой ийм орлоготой байгууллага тарьцж байгаа учраас бид нар эргүүлээд ийм зорилготой ийм контентэд хүргэнэ гэдэг байдлаар явж байгаа. За тэгэхээр тийм. За дараагийн нь болохоор оршин суугаа газар бол Улаанбаатар хот тий оршин суугаа газар. Хүмүүс маань бас хамтдаа персонага гаргаад яваарай. Гаргаад явахдаа бас асуулт байвал биднээс асуугаад иж болно тий. Комментчид асуугаад иж болно. За тэгээд боловсролын хувьд бол голцоо менежер хүн болохоор ер нь бол дээд боловсралтай байдаг тий. Нилийн эдийн сургууль төгссөн байхаас магадaltaй тий. Ааха. За гадаад хэлний мэдлэг дээр манай бас харилцаж байгаа хүмүүс за бас гадаад хэлний мэдлэг бас чухал та. Тэгэхээр гадаад хэлний мэдлэг чинь бас нөгөө одоо ингээд мэрэгжлийн үг хэллэг байна тийм маркетинг, бизнесийн үг хэллэг. Энэ тал дээр бас яг угаасаа өөр салбарын хүмүүс болохоор тухайн салбараа мэддэг гэж болно. Манай энэ харилцагч бол үйл хөдлөлийн салбар гэхээр хөрөнгө зохицуулалт тийм үйл хөдлөх барилга байшинныхаа талаар маш мундаг одоо гадаад хэлтэй байж болох ч гэсэндээ яг бизнесийн англи хэл гэдэг ч юм уу тийм бизнесийн бусад хэл дээр жоохон хангалттай бус байна уу да гэдэг ажиглалт гарсан тийм ээ. Гаяа гинцдэг байсан ч тэрийг хизээж ашиглах боломж нь байхгүй тий. Одоо андраа өвтөр шиг өдөр болгоно л маркетингийн хэм ингээл хайгаа сууж идэг хүмүүс бол тэрийг бол мэднэ тий. Ааха. За тэгээ дараачих нь гэр бүлийн байдал гэдэг юм байгаа. Яг хөө энэ хитрхийн хувийн мэдээлэл юм шиг гэрнэ гэр бүлийн байдлаас бас маш олон зүйл гардаг тий. Одоо манараа гэнэ. Манай огийн явтал гэр бүлтэй, бага насны хүүхэдтэй энийг болохоор яаж мэдчихэж байгаа гэхээр ер нь бол тэр хүнтэй харилцаж байгаа харилцааны ингээд нэг яриан дондор мэдэгддэг тийм. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол гэр бүлийн байдлыг мэдснээрээ бид нар яг тэр хүний хүүхдтэйгээ байхдаа тий хүүхдтэйгээ тоглож байхдаа гэр бүлтэйгээ байхдаа тэр газар нь бид нар өөртөөхөө контент хүргэхийн тулд энэ зүйлийг бас мэдчих авч байгаа. Одоо жишээлбэл ийм байж болох байна. Энд ч та аав хүн биш тий бага насны хүүхдтэй. Тэгэхээр одоо юу гэдэг чинь супер аудын эзэмших хөстэй тэдэн чадвар гэдэг чинь юм уу тий иймэрхүү нийтлэл бид нар хүргэж болох нь байна тий. Тэгэхээр яг нөгөө нэг хүн рүүгээ хандсан контент хийхин тулд гэр бүлтэй гэдэг нь бас гэр бүлтэй юу хүүхэдтэй юу гэдэг нь бас их хамаатай байгаа юм. Магадгүй хүүхдийн тоглоомын төв сууж яхад нь манай банер байрсан байдаг ч юм. Тэ тиймэрхүү байх боломжтой бизнес залуутай харилцахын тулд тийм ээ. За тэгэхээр ийм байх нэ. Тэгээд анараа чи юу гэж бодож байна? Ерөнхийдөө ийм гэдэг ойлголт зөв үү? Одоо хүмүүс ингээд персонага гаргахын тулд тухайн хүнтэйгээ уулзаж үзэх ёстой. Энэ бол зөв үү? Зохиомл байхаасаа илүү яг персонаг хүмүүс бол нөгөө худалдаа авагчийн зохиомл дүр гэж хэлээд байна. Гэхдээ зохиомл хагас зохиомл дүр тий. Гэхдээ зохиомл гэхээс илүү жоохон нөгөө одоо ийм бодтой байхын тулд уулзаж үзэх хэрэгтэй юм шиг байгаа тий. Бүгдээрээ болохоор нөгөө олон хүнтэй уулзаад уулзсныхаа дараа энийг ерөнхий нийтлэг маань энэ бишээ хандаад байна шүү гэдгийг гаргаж байгаа тий. Яг бас гаргаж байхад бас сони юм байлээ тий нөгөө яг бодсноос жоохон өөр. Одоо жишээлбэл Огийг бол анх бодохдоо манай Оги чинь бас нөгөө маркетингийн талаар гайхалтай мэдлэгтэй шүү дээ тийм. Тэгэхээр Огийг бол одохдоо маркетингийн талаар маш их юм уншдсан болов уу гэж бодсон чи яг Огийг ингээд харангууд өөрөө үйл хөдлөхийнхээ талаар маш их юм уншдаг юм болж таарж байгаа байхгүй тий. Ааха. Энэ бол харилцагчтайгаа харилцаж үзчихэж персонаг болол гарах зүг байгаа. Тэгэхээр яг хувь хүнтэй харилцаж үзээгүй учраас тэр хүнийг бас нөгөө наад гадна талаас нь тий дүгнж бас болохгүй. Яг зөв. Юу сонирхтойг юу хийх ёстой юм. Мэддэг байх хэрэгтэй. За
Дараагийн зүйл маань. Live мандаар live гэж комент хийрээ. За бид хоёрын бэлдсэн e-book маань Messenger-аар очих болно. За уг e-book дотор маш дэлгэрэнгүй мэдээлэл байгаа бөгөөд дотор нь QR код байгаа тий. QR кодыг зааврын дагуу уншуулад өмнө бэлдсэн e-book-уудыг татаж авах боломжтой байгаа. За мөн уг e-book дотор маань болохоор 2019 оны календарчлсан төлөвлөгөө байгаа. Загвар файл байгаа. За үүний зэрэгцээ болохоор персонал хэрхэн гаргах тий талаар зөвхөн бөглөхөд болох асуултууд нь бэлэн загвар файлыг бас авсрахсан байгаа шүү. За live маань pin comment хэсэг дээр бид хоёрын бичсэн нийтлэл байгаа. Нийтлэл маань бас маш дэлгэрэнгүй байгаа учраас орж бас нийтлэлээ уншаарай. За тэгэхээр хүмүүс анаас асуух асуулт байвал асууж болно. Бид хоёр хариулах болно яг энэ персонатай холбоотой. За дараагийн хэсэг рүү оръё. Нэмэлт мэдээллийн хэсэг. Бас нөгөө хүнтэй холбоотой хэсэг байгаа нэ. За нэмэлт мэдээллийн хэсэг та бүхэн бас энэ зурган дээрээс яг нэмэлт мэдээлэл дээр нь юу байгааг харж байгаа ах те дэлгэцэн дээр гарч байгаа зурган дээрээс. За ямар ч байсан эхлээд хоббиг нь мэдэх хэрэгтэй те. Тэр хүний хийх дуртай зүйл хийх дуртай хийдэг зүйлийн хажууд бид нар байх хэрэгтэй учраас нөгөө хэрэглэгчтэйгээ хүрэхийн тулд хаана байгаа газар нөгөө зөв газараа зөв цагтаа зөв үгээ хэлэх хэрэгтэй. Энийг л маркетинг гэдэг ах шиг байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө байгаа газар нь байхын тулд бид нар хоббиг нь мэдэх хэрэгтэй байгаа. За Оги бол ямар хоббитэй лээ? Манай Оги бол спортоор хичээллэг дуртай. Чөлөө цагаараа спортоор хичээлнэ. Дээрээс нь хүүхэдтэйгээ тоглоно тий. Тэгэхээр яг л нөгөө сая ярьж исэн гэр бүлийн байдалтай хамааруулаад одоо хаана бид нар байх вэ гэдэг бас нөлөөлөх гээд байгаа юм тийм. Тэгэхээр хобби нь болохоор ерөнхийдөө тиймэрхүү. Ер нь чөлөө цагаараа цаад чи хүүхэдтэйгээ нэг бол хүүхэдтэйгээ гаал нэг бол гэр. Ер нь бол яг өөрөө харахад ч гэсэндээ байгаа байдал ярьж байгаа ярианаас ч гэсэндээ ер нь бол нэг фитнес хэрэгтэй хүн байгаа тасралтгүй айгу тогтмол хичээлдэг. Хоёрдугаар болохоор яг ингээд уцаар ярьж байхдаа хүүхэд хизээд харах гээд байна. Тий. Би очиж авъя. Тий. Манай дээр сууж байхдаа хүү одоо энэ хүүхэд тарах цаг боллоо гэж явдаг ч юм уу. Тэгэхээр бид нар магадгүй нөгөө сургуулийн ойр орчинд бас тэр хүнд харагдах юм бол яг Огийн цаана Оги шиг 50 хүн байгаа учраас тий 50 за 500 тий тийм хүн байгаа учраас 5000 хичээж болно. Тэднэрт хүрэхийн тулд тийм дахиж хэрэглэж болохын тулд бид нар яг нөгөө байгаа газар байх хэрэгтэй байх нь тий. За дараачих нь болохоор хэрэгэлдэг үг хэллэг ярианы өнгө гэж байгаа. За энэ бол бас хамгийн чухал контент бэлтгэх хэрэгтэй. Дараачихаа зорилготой контентийг бид нэр төлөвлөж явуулах, тий зорилгоо ойлгох, асуудлыг нь таньж мэдхэд бас их хэрэгтэй зүйл болдог, тий. За Оги бол маш их хэлдэг үг нь манайтай маш олон хүн холбогддог. Миний утас ингээд тасралтгүй дуурдаг. Тэр нь ч үнэн. Манайтай уулзаа сууж яхад утас нь бүр байнга дуурч идэв. Хоёр утастай бүр нэг нь дуурал нөгөөдг нь бас зэрэг дуурал ингээд бараг авдаг хүн шүү дээ, тий. Тэгэхээр өөрөөс тэгээ хилдэг л дээ. Йоо миний утас ингээ байнга дуурайдаг юм. Гэхдээ би чинь бас хүн штэ тий. Би чинь бас амармаар нь хүүхдээ авмаар байна тий. Гэр бүлтэйгээ баймаар байна тий. Яг энд тэгтээ би харилцагчаа ерөөсөө алдмааргүй байна. Энэ хүмүүс бүгдэнд нь хариулт өгмөр. Хариулт өгмөр гэж байгаа байхгүй тий. За энэ бол Огийн хилдэг нэг үг. Эндээс бас нэг асуудал анзаарэгдчихэв тий. Бас нэг зорилго анзаарэгдчихэв тий. Маркетингийн зорилго. За тэгэн гутаа дараачих нь болохоор уг нь манайх их боломжийн. Тэгээ манай энэ байрлал байшингууд бол их боломжийн шүү дээ. Үнэхээр ч боломжийн. Эднийх бол гоё. Бүгдийг нь очиж үздэг. Бүгдийг нь очиж үздэг. Тэгэн гот даанч хүмүүс мэдхгүй болохоор манайх ингээд байраа зарж чадахгүй байна. Тэ гэж байгаа. Тэгэхээр ингээд зөксөө цаг утсан дугаардаг боловч тодорхой хэмжээний хязгаарлагдмал байдал ганцаараа одоо ингээд хариулахад хэцүү байдалд ордог тий. Бас дээрээс нь одоо яг энэ хүн чинь одоо магадгүй 500 хэрэглэгчтэй ч юм уу 5000 хэрэглэгчтэй бол тэрийг 50,000 500,000 болгохыг хүссэн шүү дээ тий. Угаасаа бүх хүмүүсийн зорилго борлуулалт хийх байгаа учраас тий маркетинг хийлгэж байгаа зорилго бол. За тэгээ дээрэс нь болохоор өмнө нөгөө нэг худалдаж авсан хүмүүс рүүгээ би ингээд дахин одоо ремаркетинг хийж дахин борлуулалт хиймээр байна гэж байгаа юм л да. Одоо магадгүй тий байр зарсан хүнд краш зармаар байж болно. Магадгүй цэслэнгийн байшин зармаар байж болно тий. Эсвэл одоо юу вэ тий. Эсвэл нөгөө засал масал янз бүрийн тиймэрхүү засварын ажил дахиад офер хиймээр байдаг. Энийгээ яаж шийдэх вэ? Энэ асуудлаа шийдэж өгөөч гэж байгаа тий. Яг ийм юм байнга ярьдаг. Тэгээд
бас Огийн хэлдэг нэг үг нь би амар завгүй байна. Амар завгүй байна гэж хэлдэг. Андра би завгүй байна. Яг тэгдэг те. Тэгээ үнэхээр ч завгүй байгаа даа. За одоо энэ дундаас Огийн бол завгүй эрэхтэй юм байна. Маш олон хүн холбогдоод байхад амжидгүй юм байна тий. Ерөөсө тэгэн гутаа бас юм дахин борлуулалт хийхийг хүсэж байгаа залуу юм байна тийм харагдаж байгаа. За энийг яг цаашаа ярина хэдүүлээ тий. Зорилго асуудал хэсэг дээр ярина. За ямар төхөөрөмжөөс интернетэд холбогддгийг бид нар мэдэх хэрэгтэй. Огийн хувьд яадаг вүлээ? Огийн хувьд бол ер нь бол хоёр гар уцаа барайл явчихдаг хүн тий. Хоёр гар уцаараа л ерөнхийдөө ороод байгаа. Тэгэхээр бид нар энэ дундаас маркетерууд бид юу гэж анзаарч болох вэ гэхээр нөгөө гар утсаар манай хэрэглэгчид холбогдоод байгаа бол бид нар гар утсан дээр эвтэйхэн хэрэг харагдах контент бэлдэх хэрэгтэй байна тийм. Магадгүй веб руу өсөрч ордог бол веб маань маш хурдан дууддаг веб байх хэрэгтэй байна тийм. Тэгэхээр нөгөө бид нар нөгөө нэг зураг мургаа жижигсгээл вебтэй оруулдаг энэс ингээл холбоотой л тавьчихж байгаа. За дараачих нь хаанаас мэдээлэл авдаг? За совгийн асуудал холбогч байна. Бид нар өмнөх цуврал аюудаараа маш олон совгийн тухай ярьсан байгаа. Тэгэхээр хүмүүс маань совгийн мэдээллийг за нөгөөтгөө л ярих. Лайв мандаар лайв гэж комент хийжээрэй. За комент бичих юм бол персонагийн тухай бэлдсэн бит хоёрын бэлдсэн e-book манай очих байгаа. За e-book дотор QR код байгаа. Саяны хэлсэнчлээ одоо өмнөх нөгөө нэг сошиал сувгуудын e-book-уудыг татаж авах боломжтойгоор очих QR код байгаа. Тэр зааврын дагуу уншуулаад татаж аваарай. За мөн 19 оны календарч хэлсэн төлөвлөгөө байгаа. Уг төлөвлөгөөн дотор тэмдэглэлтийн өдөр, амралтын өдрүүд зэргийг тэмдэглэсэн байгаа. За мөн персонагаа гаргахад ойлгомжтой хэрэгтэй загвар файл байгаа. Энд болохоор бүх асуултууд нь тий юу байх ёстой гэдгийг маш тодорхой бичсэн байгаа. Зөвхөн бүглэхэд болно тий. За ингээд ямар ч гэсэн хаанаас холбогддгийг мэдчихлээ. Одоо юугаар холбогдоод байгааг мэдчихлээ. Тэгвэл хаанаас мэдээлэл авдгийг бас мэдэх хэрэгтэй тий. Бид нар персонагаа гаргаж байгаа хүмүүс хамт гаргаад яваарай. Манай хаанаас холбогддог гэж болох вэ гэдэг. За нэгт яадаг үлээ Facebook дээр яадаг гэж задгаж. За манай Оги болол ингэдэм юм аа. Ихэвчлэн Facebook дээр холбоотой. Яа тэгэхээр өдөрт намайг бараг тий 20-30 барилгын зүйл над руу явуулдаг. Андра энийг хараарай. Энэ нэстэ гоё юм биш үү? Тэгээд ийм санаанууд явуулдаг тий. Тэгээд нэг жоохон хошигноод хэлэхэд ер нь бол яг нэг эрэгтэй хүн, эмэгтэй хүн уучраас ингээд нэг хүмүүс ч нөгөө ихнэр нөхнөрүүдээ хоёлаа ийм байранд орё гэж меншн гэдэг чинь. Надад яг тийм мэдрэмж төрдөг байхгүй. Хоёлаа энд амьдрья гэж байгаа шиг. Мэдгүй хараад гэж харагдах тий. За Онгар Мурат сайн байна уу? Гоё мэдээлэл амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. Бид нар цаашдаа зөндөө гоё мэдээллүүд төрөх болно. Дараагийн лайвыгаас үзээрэй. Дараагийн лайв маань яг энэ персонатай холбоотой худалдаа авалтын зам. Замлыг бид хоёр ярих байгаа. Тэгэхээр энэ хоёр бол бүр ингээд манай маркетингийнхны хувьд те бүр ингээд ягштал хамгийн баримтлах ёстой зүйл байгаа учраас төлөвлөгөө гаргахад чинь маш тустай учраас дараагийн лайвыг заавал үзээрэй Мурата. За дараагийн лайвыг үзэхдээ персонагаа маш сайн тодорхойлсон байгаараа. Тэгэх юм бол бүгдээрээ хамтдаас нөгөө худалдаа авалтын замлаа тодорхойлоод төлөвлөгөөгөө гаргаад те 19 оныг алаад өгөх боломжтой. За тэгээд хаанаас мэдээлэл авдаг вэ гэхээр цаадч юм бол Facebook-аас авдаг. Бас нэг юм нөгөө зарлалын самбар их хардсан юм шиг байлээ тий. Манай тэр нэг удаа хурч ярьжсэн тий. Ёо тэр нөгөө их тайвны гүүрийн зайсан дагуу байгаа та нар самбарыг харж гин үү? Айгүй гоё юм самбарууд хийцэн байж тий. Ийм хэдүүлээ постонд одоо тэр ингээ энэ самбар дээр бол ийм үг байна. Ийм ингэсэн байна гэж ярьж байгаа тий. Тэгэхээр яг нөгөө ийм тэр хүн бид нараас өрхийн тулд зарлалын самбар бас нөлөөлдөг байх нь. Дээрээс нь Google-ийг бол гайхамшигтай хэрэгэлдэг хүн тий. Байнга л Google дээр үйл хөдлөх хөрөнгөний талаар Монгол дээр, англи дээр өөрийнхөө мэддэг хэл дээр тий ингээд уншиж идэг. За тэгэхээр хаанаас мэдээлэл авдаг нь юм байх нь. Ерөнхийдөө нэг менежер одоо тий дээд түвшний менежер иймэрхүү залуучууд Google зарлалын самбар Facebook зэргийг маш гайхамшигтай. Магадгүй дээрээс нь Twitter ч гэсэн орж болно тий. Бас сүүлийн үед нөгөө нэг гоё креатив контент ордог учраас Instagram-ыг бас
хардаг хардаг болж байгаа тийм. Instagram чи ер нь их чухал сувг юм. За хоёлаа хатуур. Instagram-ын талаар дэлгэрэнгүй сая бит хоёрын чухал юм байлээ гэд ярих гэжсэн. Тухайн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол live гэж комент чихэд дотор нь байгаа QR кодыг зааврын дагуу уншуулаарай хүмүүсээ. Тэгэх юм бол та бүхэнд Instagram, YouTube гэх мэтлэн бусад сувгийн талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл очих болно шүү. За одоо хоёлаа болохоор юу яасан те хүнийхээ тухай ерөнхийдөө маш сайн ярьлаа. За тэгэхээр одоо яг манай талаас гэдэг талаар те яг бүтээгдэхүүн үйлчлэгээ гэдэг талаасаа бас манай талаас гэдэг талаас яри. Персонуудээр бол зорилго болон асуудлыг заавал тодорхойлох хэрэгтэй те. Тэгэхээр зорилго асуудлыг тодорхойлохын тулд яг саяны нөгөө яриад байсан хэрэгэлдэг үг, хүн ам зүйн байдал те одоо яг тэр хүний албан тушаал, ажил мэргэжил гих зүйлүүд нь бол маш их нөлөөтэй болоод байгаа. За тэгэхээр зорилго болон асуудлыг хоорондоо хоёр янзын зорилго байгаад байгаа. Нэг нь гол зорилго, нөгөөх нь болохоор зорилготой хүрэх зорилтууд гэж байгаа. За Огийн хувьд зорилго нь гол зорилго нь юу вэ? Хамгийн гол зорилго бол бүхэл салбарт байдаг боловсролтой нэмэгтэй. Хоёрдугаар талаараа яг нөгөө холбогдсон хэрэглэгчдийнхээ одоо арчилгаа хийх, тэдний арчилгаа хийх, тэднийг одоо арчлах, тордох, өөртөө илүү татах, нөгөө худалдаа авалтын замналтайгаа бас энэ холбогдно. Гэтэ нэг дээр эрх лайв дээрээ яг яг ингээд залгсан хүн лүү үе шаттайгаар ингээд татсараагаад тэр хүнийг яг өөрийгөө хэрэглэгч болгох. Энэ бол гол зорилго нээсэн. Бас түнчлэн юу байлаа? CRM хэрэглэхтэй. CRM чухал байгаа. CRM хэрэгжүүлмээр байна, ремаркетинг хиймээр байна гэдэг зүйл ярьж ирсэн тий. Энэ нас нөгөө нэг яг хэрэгжилж байгаа үгнээс нь ерөнхийдөө гараад ирж байгаа юм да. Нөгөө уг нь манайх руу олон хүн залгаад байна тий. Би энэ залгасан хүнийг чи ингээд байнга ингээл тий холбоотой баймаар байна тий. Тэгээд ерөнхийдөө ингээд дараа нь дахиад таньдаг баймаар байна гэдэг ч юм уу тий. Иймэрхүү юм яриад байгаа. За зорилтууд. За одоо уг зорилгыг биелүүлэхийн тулд тодорхой зорилгоо байгаа тий. За хүмүүс танигдах, брэнд төлөлтөд хөгжүүлэх, доктортой контент хүргэх, энийг маш зөв байдлаар зөв мэдээлэл хүргэх, тэгээд хамгийн бас нэг чухал зүйл нь тийм хэрэглэгчээ алдахгүй байх. Яагаад тэгэхээр яг нөгөө нэг түрүү ярьсан штеп. Хэрэглэгч нар залгадаг, сонирхоо залгадаг. Тэд нартай бас хүнл юм чинь те бүгдэнд нь харилж чадахгүй шүү дээ. Тэнгүүд магадгүй тэр хүмүүсээ зарим нэг юм алддаг те. Тэр зүйл тэр асуудлыг ерөөсөө байхгүй болгох. Тийм зорилтуудтай байсан. За тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань лайв гэж комент хийрээ. Лайв гэж комент хийх юм бол та бүхэнд бит хоёрын бэлдсэн e-book чинь тий e-book дотор маш олон хэрэгтэй мэдээлэл байгаа шүү. Бас энэ персона гаргахад шууд бэлэн бүх асуултуудыг бид нар оруулсан байгаа. Тэгэхээр дээр нь та зүгээр нөхөж бичээл яг өөрсдийнхөө персоныг гаргах боломжтой шүү. Үзэж байгаа хүмүүс маань лайв гэж комент хийрээ. За дараачих нь болохоор бид энэ зорилгот нь хэрхэн тусалж чадах вэ гэж байгаа. Одоо бас энэ дээр болохоор ийм юм шиг санагддаг. Ер нь бизнесийн байгууллагууд те бид нар бүгдээрээ юу хийж чадах, юу хийж чадахгүйгээ маш сайн мэдж явах хэрэгтэй. Худлаа амлалт өгж болохгүй. Нөгөө трейд оф гэж хэлдэг те трейд оф хийх гэж хэлдэг. Юу хийхгүйгээ маш сайн мэдж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бид нар болохоор юу хийж чадах вэ гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бид нар болохоор нөгөө яг юм бусдаас ялгаатай манайх гоё гэдгээ би харуулмаар байна гэж ярьж байгаа хүн учраас нэг брэнджүүлэлт гаргаад нэгдсэн өнгө төрхтэй болгох. Тэгин гутаа нөгөө байнгын хүмүүст мэдээлэл өгөөд бид нар танигдахгүй л дээ дэжтэй гэдэг ингээд байгаа байнга мэдээлэл өгөх хэрэгтэй болж байгаа тийм. Тэгэхээр нөгөө зорилттой хэрэглэгчийн анилсан зөв контентыг тогтвортой үе шаттайгаар хүргэнэ гэдэг. За бид нар бол энийг чадна. Дараачих нь болохоор нөгөө хэрэглэгчтэй тэгээ байнга хариу өгмөр ингээд байгаа штэ. Тэгээд маш олон хэрэглэгчтэй тийм. Тэгэхээр тэрэн дээр болохоор чатботын үйлчилгээг санал болгосон байгаа. За чатбот маань болохоор та бүхний бас мэдж байгаа бах те 24 цагийн турш тарслалтгүй ажилдаг. Өөхийг хүссэн бүх мэдээлэл өгч болдог. Ремаркетинг хийж болдог те. Тэгэхээр чатботыг нь бас бид нар нөгөө хөгжүүлэхдээ энгийн нэг автомат хариулагч гэхээсээ илүүтэйгээр илүү их харилцаа үүсгэхээр доктортой ингэж харилцаа үүсгэж хүн болгоно ингэж хариу өгж гоё байхаар зохицуулсан байгаа. Яг л отхоо өөр уцаар ярьж байгаа юм шиг зохицуулсан байгаа тий. Хүмүүсийн асууж болох бүхий л мэдээллийг тэнд байршуулсан тий. За
За тэгэхээр бид нар ийм хийж болно гэд. За тэгэхээр энэ хүн яг ингээд зоригтой байна л да. Тэ би ингээд хэрэглэгчтэй баймаар байна. Бодлуулалтаа нэммээр, сэжмээ арчилмаар байна, тэ. CRM-тэй болмоор байна гэх мэтчлээ. Ийм зоригтой байгаад байдаг. Гэхдээ энэ хүн яагаад одоо биднийг сонгох тий зорилгоо мэдж байгаа хүн тэрийг бас өөрөө хийж болно шүү дээ. Болно шүү дээ тий. Өөрөө болохоор маркетинг бас хийх хэрэгтэй мэн гэдгээ маш сайн ойлгосон. Ер нь маркетинг гэж юу гэдгээ маш сайн ойлгосон. Тэгэхээр энэ хүнд хийхгүй байх гэдэг нь асуудал байна гэсэн үг байхгүй юу тий. Тэгэхээр ямар асуудал байсан бilé ер нь. За хамгийн чухал асуудал бол ерөөсөө мэрэгжлийн төвшөнд ажиллах юм боломжгүй тий. Яг үл хөдлөлийн салбараар мэрэгсэн боловч яг маркетингийн салбараар тодорхой мэрэгжлийн биш юу хийхээ мэдж байгаа тий. Яг яахаа мэдж байгаа бүрт боловч тэрийг яг яаж мэрэгжлийн төвшөнд тий яг ойлгомжтой ийм зөв зохион байгуулалттай төлөвлөгөөтэй стратегтэй явах вэ гэдгийг бас мэдэхгүй. Ийм асуудал хамгийн том асуудал га. Тийм. Энийг дагалдаад бас дагалдагч асуудлууд гарч ирж байгаа. Тэгээ хүмүүс манаас ингээд гол асуудал, туслах асуудал гэдэг гаргаарай. Тэгэхээр юу хийхээ мэдж байгаа ч гэсэндээ мань хүн бол хаанаас эхлэхээ бас сайн мэдэхгүй байгаа тий. Нэгтгэх нь дараагийн нь болохоор маркетингийн талаар маш сайн ойлголттой байгаа ч гэсэндээ замбраагүй байгаа даа тий. Энэ болохоор хоёр дахь нь. За дараагийн нь болохоор Photoshop дээр ажиллах хүндрэл байгаа даа. Нэг контент хиймээр байдаг сошиал дээр даанч Photoshop дээр ажиллаж чадахгүй болохоор гацдаг. Тэгээд манай оогийн маш завгүй тийм болохоор амжихгүй байгаа тий. Ахаа тэгэхээр иймэрхүү дагалдагч асуудлууд байгаа. Энэ асуудлуудаасаа ургаад одоо бид нар дараа нь одоо яг дахиж оогийг дахин тий 50 оогийн 500 оогийг татахын тулд юу хийх вэ гэдгээ бас бид нар гаргах байгаа. Тэгэхээр бид асуудалд нь хэрхэн тусалж чадах билээ? Яг энэ байнгын доктортой харилцаатай байна. Холбоотой байна. Тэр одоо сургалт өгнө, зөвлөгөө өгнө. Одоо энэ юм болсон биш үү? Дараа нь ингээрээ. Одоо энэ ингэсэн биш үү? Энийгээ ингээрээ гэдэг зөвлөгөө. За тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань лайв гэж комент хийгээд e-book-ыг татж аваарэ. E-book дотор маань та бүхэнд маш хэрэгтэй мэдээлэлүүд байгаа шүү. За дараагийн нь болохоор бид хоёр одоо хүнийхээ талаас ярьлаа, байгууллагынхаа талаас бид өөрсдийгөө таньж мэдэх талаас нь ярьлаа тий. Яг өөрсдийнхөө стратегийг яах талаас нь ярьлаа. Одоо болохоор яг гол дүгнэлт хэсэг болгож ярив. Энэ хооронд тий бидний хооронд яг дунд нь байгаа зүйлийг ярив. Энэ болохоор хэрэглэгчийн биднээс хүлээж буй үн цэн буюу айдас гэж байна тий. Биднийг одоо яагаад хэрэг биднийг сонгох ёстой юм бэ энэ хүн тий. Биднийг энэ хүн чинь нэг сонгох ёстой байна шүү дээ тий. Тэгэхээр сонгох ёстой гэдэг нь бас л одоо яг нөгөө саяны асуудалтайгаа холбоотой байгаа тий. Нөгөө мэрэгжлийн төвшөнд ажиллахад бас хэцүү байна. Яг маркетингийн тий тэр сошиал медиа маркетингийн төвшөнд ажил. Би бол энэ салбарын хүн биш. Би бол үйлдвэрлэлийн хүн гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр хэцүү байна гэж байгаа учраас бид яг юуг амлаж чадах вэ гэдгээ нарийн гаргах хэрэгтэй байгаа тий. Тэгэхээр бид болохоор яг энэ хүнийхээ талаас хараад асуудлынхаа талаас ингээд харахад болохоор бид бол зүгээр мэрэгжлийн чанартай үйлчлэгээ гэдэг юмыг л амлах юм бол маш үн цэнтэй байж чадах гэдэг байгаа тий. За дараагийн нь болохоор биднийг магадгүй натаастай гэрээ ийхгүй гэж айдас байгаа тий. Энэ айдас нь юу байж болох вэ? За одоо сая нөгөө нэг үнц нь хүлээж байгаа үнц нь шүү дээ. Мэрэгжлийн төвшөнд чанартай үйлчлэгээ гэдэг. За магадгүй мэрэгжлийн чанартай үйлчлэгээ үзүүлж чадахгүй байх вэ? Байх үе гэдэг айдас тий. Тэгэхээр цаг хугацаанд миний одоо ингээд нөгөө сарын ч юм уу 3 сарын жилийн ингээд үйл ажиллагаар ингээд хоорондоо явуулах болсон ч тэр маань хугацаанд багтахгүй амжихгүй төлөвлөснөөрөө байхгүй бол яах вэ гэсэн айдас нэг мөн бид өөр салбарын хүмүүс учраас ойлголцохгүй байх вэ гэсэн бас нэг айдас тий. Хүлээлтийг нь үнэхээр биелүүлж чадахгүй тий. Яг ингээд би ийм хүлээлт байна гэхдээ тэрийг нь ойлгохгүй байх тий. Иймэрхүү айдас байна. Одоо яг энэ ойлголцохгүй байх энэ хамгийн сүүлийн нөгөө айдас шүү дээ тий. Хамгийн гол чухал юм ойлголцохгүй байхын тулд бид нар персона гаргаж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй тий. Ойлголцохын тулд персона гаргаж байгаа. Ойлголцохгүй байх вэ гэж байгаа чинь. Байх вэ гэсэн юм аа. За уучлаарай. Хүмүүс маань лайв гэж комент хийрээ. Заяа Дамиран персона гэж бичсэн байна. Персонагаа болохоор юу яах юм шүү? Чатаараа бичих шүү. Тэгэхээр нөгөө татаж авах нь очих байхгүй. Тэгэхээр чат руугаа персона гэж бичээрэй. За лайв мандаар лайв гэж комент хийрээ. Бид хоёрын бэлдсэн персонагийн талаар бэлдсэн e-book маань очих байгаа. За e-book дотор QR кодыг
код байгаа. За кодыг маань зааврын дагуу уншуулад дараагийн ч юм уу те өмнөх лайвуудад бэлдсэн тэднэрт бэлдсэн e-book-уудыг татаж авах боломжтой байгаа. Мөн саяны ярьсанчлан бүх асуултуудыг тодорхойлсон персонагийн одоо хэрхэн персонагаа гаргаж ирэх вэ гэсэн загвар файл маань байгаа. Загвар файл дээр зөвхөн өөрийнхөө персонагийн асуултын дагуу хариулахад болохоор тийм. Ааха. За Сатчаан Сату амжилт хүсье гэсэн маань баярлалаа. Танд ч гэсэн амжилт хүсье. За одоо хоёлаа яг ингээд персона гаргачлаа тий та бүхэн энэ зурган дээр харж байна тий бид хоёр бол нэг ийм персона гаргачлаа манай харилцагч ерөнхийдөө нэг ийм хүн юм байна таньчлаа одоо дараагийн шатанд бид юу хийх вэ гэдэг байгаа тий дараагийн шатанд болохоор мэдээж хэрэг сошиал медиа орчинд ажиллаж байгаа маркетрууд бид контент бэлтгэх ёстой тий тэгэхээр персонатайгаа уялдуулаад ямар контент төлөвлөгөө гаргах вэ гэдэг асуудал ер нь энэ персона гаргаж байгаа чинь нөгөө контент бэлтгэлтэй төлөвлөгөө стратеги л ойлгох гэж бид нар гаргаад байгаа шүү дээ. Хинтээ юу гэж ярих юм бол тэр хүнд хүрэх вэ? Тэ манай харилцагчид яг ямар зан арин шинтэй ямар хүмүүс таних гээд байгаа. Тэ бид нар хинд юу өгөх гээд байгаа гэдгээл таних гээд байгаа учраас тэгэхгүй болохоор одоо жишээлбэл бид хоёр маркетингийн байгууллагад ажилладаг маркетингийн хүмүүс маркетингийн үйлчлэгээ санал болгож байгаа юм байж нэг кино үзэж байгаа хүмүүстэй холбогдох гээд байвал хэцүү шүү дээ. Тэ энэ тухай нөгөө бид нараас нөгөө пэйж лайк чухлуу гэсэн нийтлэлээс өмнө бичижсэн тий. За жинхэнэ пэнүүдтэйгээ яаж зөв холбогдох гээд байгаа юм бэ? Тий зорилттой төлгөө яаж олох гээд байгаа юм бэ гэдэг талаар яриад байгаа тий. За тэгэхээр персонадад тохируулсан контент төлөвлөгөө гаргахаа гэж байгаа. За та бүхэн харж байна. Энэ болохоор 3 янзын персонад тохируулсан контент төлөвлөгөө байна л да. Тэгэхээр эхнийх маань манай Оги тий. Оги бол дээд түвшний менежер. За эдгээр 3 одоо манай байгууллагын 2 эрэгтэй нэг эмэгтэй персонал байна тий. За лайвынхаа эхэнд хэлсэнчлэн нэг байгууллага дээр тий нэг хүүсний 3-5 персонал байх зохиомжтой гэж үтсэн байгаа. За Оги дээр болохоор яг сошиал хуудсанда контент бэлтгэх төлөвлөгөө гэдэг бид нар ник бичиж оруулсан. Яг энэ Оги шиг персонатай хүмүүст зориулаад энэ нийтлэл болохоор ямар учиртай байг нөгөө мань хүн өөрөө замбраагүй байна тий ойлголт маань жоохон замбраагүй би хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Яг би над маркетинг гэх чинь мэдж байгаа гэхдээ хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Бас би хийх өөрөө хийх завгүй байна гэд. Тэгэхээр бид нар нөгөө нэг яг юм төлөвлөгөө загвартай ийм нийтлэл бичиж оруулж исэн төлөвлөгөө хэрхэн гаргах вэ гэд. Энэ болохоор яг нөгөө хүний асуудалд нь ойртсон болж байгаа юм тий. За дараагийн нь болохоор сошиал маркетер бүрийн эзэмших ёстой чадварууд гэдэг бид нараас нийтлэл бичиж исэн. Энэ болохоор нөгөө яг гол концепттэй ойлгож байгаа тий. Маркетинг ингэж явах юм байна гэдэг байгаа ойлгож байгаа ч гэсэндээ нөгөө Photoshop гэдэг ч юм уу тий. Одоо яг нөгөө Оги дээр гарсан шүү дээ нөгөө Photoshop-ийн дээр ажиллаж чадахгүй байгаа болохоор би контент хийж чадахгүй байна гэдэг ч юм уу. Тэгэхээр юу сурчвал өөрөө хийж болох юм бэ гэдэг талаар нь тий. Энэ нь эргээд одоо биднэрт яг энэ нийтлийг уншаад энийг сонирхоод байна гэдэг чинь манай хэрэглэгч болох магадaltaй л гэсэн үгийг бид нарт өгөөд байгаа тий. За дараачих нь болохоор сошиал медиа маркетрууд маань үнийг туршаад үзээрэй. Таны ажлыг хөнгөвчлөнө гэсэн нийтлэл байгаа тий. Нөгөө завгүйтэй нь холбоотой тийм ээ. Маркетингийн автоматч бол төсөж байгаатай нь холбоотой тийм ээ. За дараачих нь сошиал хуудасаа амжилттай ажиллуулахаар шулуудсан бол үнийг туршаад үзэх гэж. Энэ нас ингээ үе шаттай явж байгаа. Яг энэ хөдөлთა авалтын замналтай холбоотой эх 7 хоногт ярилцсан тийм ээ. За дараагийн нь болохоор эдгээрийг мэдснээр контент бүтээх асуудал биш гэж байгаа тийм. Тэгэхээр яг нөгөө Оги маань өөрөө маркетингийн талаар мэдээд байдаг. Тэгэхээр яг юм нарийн зүйлийг мэдэхгүй байх гэдэг асуудал нь байгаа учраас асуудал руу чиглэсэн бид нар иймэрхүү контент хүргэж болно гэж жишээ гаргаж байгаа. За дараагийн нь болохоор Аги гэдэг хүн байгаа. Аги болохоор Огигоос арай өөр хүн. Тэгэхээр Аги дээр бас арай өөр контентууд байгаа. Одоо энэ болохоор яг бизнес эрхэлдэг хүн, өөрөө бизнесээ гардагж ажилладаг бизнесмен хүн байгаа тийм. Оги бол менежер хүн байсан шүү дээ тийм. Тэгэхээр энэ хүн дээр бид нар болохоор компани пэйжүүдийг та хариуцах уу өөр хин нэг нөө гэдэг ч юм уу тийм. За тэгээд ерөнхийдөө нэг тиймэрхүү контентууд байгаа. Хүмүүс маань жишээг харж байгаа ах. Захирлаас
захирал хүн байна. Доги гээд. За энэ болохоор энэ захирал хүн дээр бид нар ажилтнуудаа сошиал медиад амжилттай ажиллах аргууд гэж байна. Тэ. Яг иймэрхүү яг тухайн хүний онцлогт нь хандсан бид нар ингээ контентууд гаргадаг. Энэ маань ч гэсэндээ үр дүнтэй яг тухайн хүний хайж болох үеийг мэдж байгаа, асуудлыг нь мэдж байгаа. Ийм болохоор эргүүлээд яг одоо манай хэрэглэгч, зорилттой хэрэглэгчээ зөв болоход бид нар тусалдаг байгаа тий. Тэгэхээр яг л хэрэглэгчээ таньж мэдхэд персонал маш л хэрэгтэй зүйл байх нэ, тийм ээ. За одоо лайв мандаар лайв гэж комент бичээрэй. За лайв гэж комент бичих юм бол мессенжерээр бид хоёрын бэлдсэн e-book очих байгаа. За e-book дотор маань персонагийн талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл болон хэрхэн персона гаргах вэ гэдэгтэй холбоотой зөвхөн бүглэхэд болох одоо персонаа тодорхойлоход хэрэгтэй файл байгаа. За мөн e-book дотор маань QR код байгаа. QR кодоо заарын дагаа уншуулах юм бол өмнө бэлдсэн бид хоёрын бэлдсэн e-book-уудыг татаж авах боломжтой. Одоо жишээлбэл сошиал сувгуудаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг талаар ч юм уу тийм. E-book-уудыг татаж авах боломжтой болох байгаа. За ерөнхийдөө бит хоёрын ярих зүйлийн түрээд дуусч байна. Тэгэхээр хүмүүс маань яг бит хоёрын сая ярьсан шигэ персонага заавал гаргаарай. Персона гаргахад нөгөө яг хэрэглэгчээ яг нэг хүн цогцхон гэдэг талаас нь харах хэрэгтэй. Тэгэхээр яг тухайн хүн хинбэ гэдгээ хараад тэр хүн чинь бас нөгөө яг юм ажилласаа гадуур амьдралтай яг тэр амьдралынх нь хэмнэлтэд уялдуулаад цаашаа хүргэх контент, цаашаа авах арга хэмжээнүүдэд тооцох юм бол илүү зорилготой, илүү үр дүнтэй байж маркетинг одоо борлуулах тий бидний зорилго шүү дээ тий. Тэгэхээр яг тийм болох боломжтой байгаа шүү хүмүүсээ. Тэгэхээр та бүхэн заавал персона гаргаарай. За персонаа гаргачид эх 7 өдрийн лайваар бид хоёртай хамт худалдаа авалтын замналаа бас тодорхойлоорой. Персонаага худалдаа авалтын зам аль шатанд яваад яаж мэдэх үү гэдэг талаар тий. Тэр шатанд ямар контент хүргэх үү гэдгээ бас мэдэж авах боломжтой байгаа. За бүх үзсэн хүмүүстээ баярлалаа тий. Хоёлаа ингэж дуусгая. Эх 7 өнөг уулзцгаая. За баяртай.